Илэг нь бол хүний биедэд хамгийн том цулаг хэрэгтэн гэж үздэг. Ойролцоогоор 1500 г жинтэй. За маш олон төрлийн үүрэгтэй. Ерөнхийдөө бол 300 төрлийн үүрэгтэй гэж үздэг. Эдгээрээс хамгийн чухал нь болохоор одоо хоргоожуулах тий хүний биед ирсэн хортой бодис ийм химийн бодис хоргоожуулах үйлчилгээтэй нийлэгшүүлэх одоо ураг тий одоо хүний биед хэрэгтэй амин хүчлүүд витаминууд зэрэг нийлэгжүүлэх, ялгаруулах гэд ерөнхийдөө төс ялгаруулах гэд нийтдээ нэг 300 төрлийн үүрэгтэй гэж үздэг. За энэ элэг маань өөрөө гэмтэж өрөвсөх бол маш олон шалтгаан байдаг. Эдгээр хамгийн түрүүнд бол вирусын шалтгаанд яригдаг. Янз бүрийн хортой бодис, үүнд одоо нэг арх, эмийн бодис, одоо нэмэлт бүтээгдэхүүнүүд зэрэг нэг бас иж болно. За мөн янз бүрийн эмийн бодисууд байдаг. Эмийн бодисууд эндээ бол одоо эмийн тунг гэх одоо парацетамол ч юм уу, одоо бас сүрээгийн эмнүүд эдгээр бол элгийг илүү гэмтдэг. Гэхдээ эдгээр маань өөрөө нөгөө элгийг гэмтэх тун те зохисгүй хэрэглэнээс болж элгийг гэмтдэг байгаа. Мөн янз бүрийн одоо биологийн нэмэлт бодисуудыг бол нэлээх хэрэгэлдэг. Энэ маань бас элгийг гэмтэх шалтгаан болж өгдөг юм байгаа. Энэ маань улмаар элэгний одоо зочим өөрөсөл, яваанда элэгний харахаг өөрөсөл, цирроз, хавдрын шалтгаан болдог байгаа. Тэгэхээр ийм химийн бодис янз бүрийн ийм биологийн бодисны хэрэглэхдээ заавал эмчийн заавраар зохиох тунгаар нь бол хэрэглэх хэрэгтэй. Элэг хамгаалах эмчилгээнүүдийг бол илүү зөвлөдөг байгаа. За үүнд бол одоо лив 52 гэдэг хүмүүс нэлээд төгөөмөл хэрэгэлдэг. За энэ юм маань өөрөө элэг хамгаалах, элэгний нөхөн төлжилтийг сайжруулах, антиоксидант үйлчилгээтэй, төсгөөх үйлчилгээтэй ийм байгаа. Ургамлын гаралтай учраас хүний биед гаж сөрөг нөлөө багтай ийм учраас энэ нэмийг бол нэлээд зөвлөдөг байгаа.